Дархуул аймагт одоо сүүлийн үед энэ гол устай холбоотой осол эндэгдэл их гарч байна. Тэгээ өнөөдөр Шарангол суманд ажиллаад яг онцгой комиссийн зүгээс газар дээр нь ажиллаж одоо өнгөрсөн хугацаанд энд гарсан эмнэлэгтэй золгүй явдлын газар дээр нь байдлыг танилцж байна. Тэгээ ер нь дарханчуудаа Шаранголчуудаа энэ ер нь иргэдэд анхааруулж хэлэх хэд хэдэн зүйл байна. За энэ одоо Шаранголын нутаг дэвсгэр дээр бол яг ингэж үүссэн уул уурхаагаас орхигдож үүссэн нуур бол хэд хэд байна. Энийг бол одоо бүгдийг бид нар дарж буучлана гэж мэдээж байхгүй. Нөгөө талаар байгаль экологийн хувьд бол ийм үүсмэл нуурууд өөрөө агаарт чийг өгдөг. За биологийн төрөл зүйл амьтад байдаг учраас бас яг энэ мэргэжлийн байгууллагуудаас энийг бол дарахыг хориглодог. Тэгэхээр тойруулаад мэдээж хашаа барьна гэдэг бол асар их хүнд. За хүүхдүүд орхоо өрөөл одоо хашаатай хашаагүй орж таарна. Тэгэхээр сумын онцгой комиссоос бол энд анхааруулах самбаруудыг байршуулах заашгүй шаардлага байна. Нөгөө талаар хамгийн гол зүйл нь ерөөсөө л иргэд хүүхэд залуучууд маань ийшээ одоо зүгэлдмээргүй байна. Ялангуяа одоо энэ одоогийн 10 жилийн хүүхдүүд бол өмнө энэ ямар хугацаанд яаж үүссэн гэдгийг мэдэхгүй учраас эцэг эхчүүд баг сургаан хүмүүжүүлэгч нар энэ дээр анхаарал хандуулмаар байна. Одоо энэ жилийн хувьд бол хор бороо ихтэй байгаа. Тэгээ хүүхдүүд маань энэ нуурнууд өөрөө яаж үүссэн бэ гэдгийг мэдэхгүй учраас байгалийн нуур материал ойлгож байна. Саяны энэ одоо харамсалтай үйл явдал бол ингээс хоёр алхмын цаана арал харагдаж ш. Тэгэхээр хүүхд бол ерөөсөө ингээл зөвхөн алхаад гарчих юм байна гэдэг байдлаар ойрд хандаал. Тэгэл одоо яг уурхаагаас үүдсэн ухамл нөхрөн унсан ийм харамслалтай тохиолдлууд гарсан байна. Тэгэхээр нийт хүүхдүүд маань, эцэг эхчүүд маань, баг сургууль хүмүүжүүлэгчид маань одоо хүүхд тулгамд одоо харьцдаг байгууллага бүх хүм хүүхдүүдэд анхааруулмаар байна. Хүүхд гэлтгөө залуучууд маань одоо их анхаарал хандуулмаар байна. Энэ ерөөсөө энэ хор ихтэй энэ жилийн хувьд бол хурд онц их байгаа. Тэгэхээр энэ нуур голын эрэг орчинд одоо энэ амар зугаалах үедээ бол арх сутруул ундаа хэрэглэхгүй байх, голын усанд орохгүй байхыг л хатуу анхаармаар байна. Зөвхөн одоо энэ хиймэл нуур гэлтгөө голын усанд орж эндэж байгаа тохиолдлууд маш их байна. Тийм учраас Дархуул аймгийн онцгой комиссийн зүгээс нийт иргэдэд анхааруулж байна. Бид нар газар дээр нь одоо бас ажиллаж үзэж нөхцөл байдлыг бас харж байна. Тэгэхээр энэ бол хүн жирийн иргэн бол одоо ороод зүгээр алхачмаар санагдж байгаа юм нуур болгон чин байгалийн нуур биш. Одоо уул уурхаагаас орхигдсон ийм одоо үүсмэл нууруудаа гэдгийг одоо ялангуяа Шаранголд орсон иргэд хүүхд залуучууд маань маш сайн анхаармаар байна гэдэг хэлмээр байна. Дахин юм одоо харамсалтай хэрэг бүү тохиолдосоо гэж онцгой комиссийн зүгээс анхааруулж байна. Тийм учраас хараа гол иргэгийн одоо хамгаалтыг сайжруулах, за байнгын хөдөлгөөнд эргүүл гарах ийм үүрэг даалгаврыг бол онцгой комиссоос өгсөн. За Шаранголын онцгой комиссд бол эдгээр хаягдмал нуурууд дээр анхааруулах тэмдэг тавих, усанд орохгүй байх, мэдээлүүдийг авах, ойр орчимд нутгалж байгаа айл өрхүүдээс тогтмол мэдээ авах, энд хүн ирж одоо амарж байгаа бол тэр иргэдийн мэдээллийн дагуу ажиллаж сэрэмжлүүлэх юм арга хэмжээнүүдийг авах ийм л одоо үүрэг даалгавруудыг өгөө явж байна. Тэгээ нийт иргэдэд дахин анхааруулъя. Гол усны одоо ойр орчимд эрсдлээс одоо өөрсдөө хамгаалж ойр орчимд хүүхдтэйгээ бага насны хүүхдтэйгээ өөрсдөө бас одоо зугаалж амрахтай бол дээд зэргийн сэрэмжтэй байх хэрэгтэй байна гэдгийг анхаармаар байна.